Төрөөс эрдэс соёлын салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилготой орон тооны бус эрдэс соёлын бодлогын зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийн анхны хуралдаанаар энэхүү зөвлөлийн ажиллах журам болон бодлогын зөвлөлийг 33 хүний бүрэлдэхүүнээр батлах шийдвэрийг гаргасан байна. Эрдэс соёлын бодлогын зөвлөл нь салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боломжсоргүй болгох улмаар хууль санаагчлалын хуулийн төсөл судалгаанд үндэслэн санал зөвлөмж гаргах салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэлээ ажиллах юм байна. Ахмад настуудын 65% нь арилжааны банкнуудаас тэтгэврийн зээл авсан байдаг. Тэгвэл тэтгэврийн зээлийн сарын хүн 1.5%, жилийн хүн 18% төрдөг байна. Тиймээс тэтгэврийн зээлийн үнийг удаадаа тэглэх санаачлагыг Монголын ахмадын чөлөөт холбооныхан гаргасан байна. Ийм боломж байгаа гэдэг тус холбооны тэргүүн баасан мэдэгдэж байна. Тэрээр энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө засгийн газар арилжааны банкуд хамтарч ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Монгол Улсын их сургуулийн оюутнууд өчигдөр хичээлийнхээ 1-р байрны өмнө 50 жагсаал хийлээ. Оюутнууд хичээлийн бэлтгэл хангагдаагүй, батлагдаагүй хөтөлбөрөөр хичээл эхлүүлсэн. Төвлөрөл хүнд суртал эхэлсэн. Оюутнуудыг дотор байраар хангахгүй байгаагаас гадна Монгол Улсын их сургуулийн үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлтөө оюутны эрх үүрэг, оюутны байгууллагаас статус, эрх зүйн орчин зэргийг огт тусгаагүй, CC систем хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болоогүй зэрэгээс болсон гинэ. Монгол Улсын их сургуулийн оюутны холбоод эрх асуудлуудаа тусгасан шаардлагыг өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд Алтан уяг болон боловсрол шинжилгээ ухааны сайд Ган Төмөр, Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Болдбаатар нарт хүргүүлсэн байна. Цагдаагийн байгууллага эрх зүйн шинжилгэлийн хүрээнд бүтэц зохион байгуулалт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байгаа. Намрын дунд сарын бэлэгц сайн өдөр буюу өчигдөр цагдаа ерөнхий газар шинэ байрныхаа нээлтийг хийж цагдаа ерөнхий газрын тугийг шилжүүлэн байрлах ёслол боллоо. Энэхүү ажиллагаанд хууль зүйн сайд Тэмүүжин болон цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцсон юм а. Инчебе компани Баруунслаа сансрын тойрог чиглэлийн автобус өчигдөр их нялхсаас тасхны овроо иргэдэг уулзрын ойролцоо шатаж гал унтраах ангийн аврагчид галыг унтраалаа. Нийслэлийн онцгой байдлын газрын гал сунагч өгч байгаа мэдээллээр онцгой байдлын газрын аврах гал унтраах ангийн аврагчид галын дудлага ирсэнээс хойш 3 минутанд татар ирсэн. Хэрвээ цаг алдаж ирсэн бол гал түвшний савнд орох эрсдэл өндөртэй байсан. Хүн гэмтэж үртэйгүү гэдэг мэдээллийг өглөө. Манай улс энэ жил 439 мянган улаан тонн, 160 мянган тонн төмөс болон 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал авах тооцоо гараад байгаа. Орон нутгуудаас ирсэн ургац сураалтын явцын мэдээг үзвэл одоогоор 63.8 мянган тонн гааг англин хадаж, 42.2 мянган гааг хурааж нийтдээ 130.6 мянган гаагаас 207.6 мянган тонн үр тариа хураа авчээ.